Оройтой хоолойд давтаа морил. Зохиолыг бичсэн Цодхүү, зохиолыг уншсан Сундуй. Шөнийн галт тэрэг. 1-р хэсэг. Хотын хөдөлгөөн дундуур явган замыг ширтэн сүхэ их л уйдгартай гунигтай алхана. Хаашаа хүрэх нь ойлгомжгүй. Одоо болоод байгаа асуудлаас хэрхэн зүгтгаан эс мэдэн гараан кармандаа хийж алхаж яваа нь энэ юм. Хайртай эмэгтэйгээсээ салжчихсан. Салах гэжтэй. Араас нь хуурсныг сая мэдээд гэрийнхэн хаалгыг зөөлөн хаагаад өвлийн шөнөөр хөл нүцгэн гарчээ. Их л яарсан учир гартаарсан хөрмөө нүмерч яваад дайралтсан зүрүүгэн алхсан юмсан ч. Төвний ихнэрийг халиунаа гих ба алагнууд нь дормолцсон хөөхөн бүсгүй байж. Ууланч зүхэ эрвих дэрвихээрээ ажиллаж түүнд байдгаан барьдаг байсан ч дэндүү хартаа төвөгтэй байдаг байлаа. Гаяа нэг хардахдаа гар хүрчгдэг, хөрөхтэй бүсгүйг харахын эцэсгүй зодчихдаг байв. Энэ шүн нөхрийгөө ээлжийн ажлаа тарж ирэхэд нь салыг хэмээн хэлэх гэж холын хамаатан дүүтэйгэн хүлээж байсан юмсан ч.